Оройн мэндийн эрхэм үзэгчтэй бид та бүхэнд энэ өдрийн мэдээллийн хөтөлбөрөөр танилцуулах гэж байна. Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр сарын дотор 2 удаа удирдлагаа салсан 1-р эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байна. 2 сарын хугацаанд төрийн албан агчийн хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 549 гомдол иржээ. Хүүхэд оролцуулахыг хориглосон хугацаанд Хөвсгөл аймгийн Галт суманд унаач хүүхэд мориноос унж амнасаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Он гарсаар 5 хүн 3 хүүхэд гол нуурын мөсөнд машинтайгаа цөмөрч амнасаа алдлаа. Япон улс 2031 онд Тайваны ойролцоо пуужингийн систем суйрлуулна. Америк нэгдсэн улс тогтоолын төсөл түтгэлцэн санал өглөө. Эдгээр олон улс мэдээллийн дэлгэрэнгүй одоо үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Монгол улс 2026-аас 28 онд төлөгдөх номад зэрэг бондын үр хүүгийн төлбөрийг дахин бонд гаргаж санхүүжүүлэхээр боллоо. 2026 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр засгийн газар дотоодод 512 тэрбум, гадаад зах зээлд 1 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг олгосон юм а. Монгол улс 2026 онд номод бондын 656 тэрбум төгрөг, 2027 онд Сэнчурийн 1 бондыг 1.4 их найд төгрөг, 2028 онд Сэнчурийн 2 бондын 2.3 их найд, 2029 онд Сэнчурийн 3 бондын 1.2 их найд төгрөгийг, 2025 оны төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахдаа өрийн удирдлагын тухай хуулийг өөрчилж засгийн газар дотоод зах зээлд 512 тэрбум төгрөг, гадаад зах зээлд 1 тэрбум долларын бонд гаргах эрхийг олгосон. Үүний дагуу номод Сэнчурийн бондын үндсэн төлбөр зээлийн хүүг 6 жилийн хугацаатай шинэ бонд гарган дахин санхүүжүүлэхээр болжээ. 2025 онд Монгол улсын зээлжих зэрэглэлийг Moody's Fitch агентлагаас сайжруулж бие нэмэх түвшинд хүрэхсэн. Тиймээс гадаад зах зээлд бонд гаргаж ирэх 3 жилийн үр зээлийг ийхүү дахин санхүүжүүлэх гэж байна. Өнөөдрийн төрийг бид нэр төлөх үү, хойш төлөх үү гэдэг асуудал нь бас их чухал зүйл болно. Тийм учраас өнөөдөр Монгол улсын зээлжих зэрэглэл харьцангуй өндөр байгаа энэ тохиолдолд олон улсын зах зээлээс өрийн менежментийг хийснээр өрийн хугацааг хойшлуулах, тэгсэн дундаж хугацааг нь хойшлуулах, дээрэс нь өрийн зардлыг бууруулахын боломж байгаа тохиолдолд өрийн менежментийн зорилгоор бондыг бол гаргах юм боломжтой. Монгол улсын өрийн таац дотоодын нийт бүтээгдэхүүний 60% хэтрэхгүй байх ёстой. Тэгвэл одоогийн байдлаар өрийн хэмжээ таацандаа тулсан. Өөрөөр хэлбэл нэмж үр зээл авахгүй, өмнө авсан зээлээ өрийн удирдлага хийж төлөх цаг үетэй нүүр тулж байна. Удирдлага болон бус шалтгаантайгаар өрийн нөхцөл байдал харьцангуй дээрчсэн. Учир нь энэний харьцуулахад бол өмнөх өндөр түвшний өртөө 60-70% өртөө байсан тэр цаг үе бол ард хоцорсон. За 25 оны гүйцэтгэлээр засгийн газрын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүн дэслэх хувь 40 орчим хувьтай явж байна. Энэ бол харьцангуй олон улсын жишгт хүрсэн. Өнөөдрийн манай хуульд байгаа хязгаарлалтаас бол даруй 20 орчим хувиар доогоор ийм л төвшинтэй. Гэхдээ энэний нөгөө талд нь байгаа шалтгаан бол дотоодын нийт бүтээгдэхүүн нэрлсэн төвшин өссөн гэдэг нь бол бас үнэн. Өрийг бид нэмэгдүүлэхгүй байх ёстой. Нэмэгдүүлэлээ гэсэн тохиолдолд өрийн удирдлагын стратегид заасан шаардлагынхаа дагуу үр ашигтай, эдийн засгийн үр ашигтай дэд бүтц тийм томоохон төслүүдэд бид хөрөнгө оруулалт хийх ёстой. Төсвийн тухай хуулийг дагаад өрийн удирдлага, төсвийн доктортой байдлын тухай хууль зэрэг олон хуульд гар хүрч нэмэлт өөрчлөлт оруулдаг. Ийхүү төсөвт нийцүүлж бусад хуулийг өөрчилдөг хууль эрх зүйн докторгүй байдал нь өрийн удирдлагын менежментийг алдагдуулах эрсдлийг дагуулсаар байна. Үндсэн хуулийн заалтыг бид нар доктортой байлгахын тулд нэг заалтанд өөрчлөлт оруулсан бол 6 жил дахиад тэр заалтанд гар хүрэхгүй гэдэг юм хамгаалтууд үүсгдэг шүү дээ. Тэрэн шиг ер нь юм төсөвтэй холбоотой, өртөө холбоотой өрийн удирдлагын тухай хууль, төсвийн доктортой байдал гэдэг ингээд энэ хуулиуд дээрээ бас нэг юм одоо хаалтууд бид нар хийх ёстой болов уу гэж нэг харж байгаа. Энэ нь анх бидний 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн төсвийн болон өрийн удирдлагын тухай хууль эрх зүйн орчны нөхцөл байдлыг заримдаа дордуулдаг. Системийн хувьд бол гажуудуулдаг юм тохиолдлуудад бий. Жишээ нь 2013-аас 12-аас 14 оны үед бидрэх өндөр эдийн засгийн нөхцөл байдал гайгүй байх үед энэ хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Түүний дараа эдийн засгийн нөхцөл байдал дороотсонтой холбоотой өрийн удирдлагын шалгууруудыг байнга өөрчилж ирсэн. Дээдл нь бид дотоодын нийт бүтээгдэхүүндээ эзлэхөөр нь 80% та болчихсон байсан үе бий. Тийм учраас ер нь өрийн удирдлагыг өнөөдөр бид энэ 60% таац гэдэг энэ таацынхаа түвшинд барих эсвэл анхныхаа 40% руу буулгах ёстой юу гэдэг дээрээ л зогсох ёстой. Энэхүү улс нь өрөө төлөхийн тулд дахин өр тавих гэж байхад улсын эмнэлэг нь өр төлбөрөөсөө болоод эмчилгээний материалгүй болчихсон асуудлыг ажилчид өнөөдөр хөндлөө.
Улсын төв 1-р эмнэлгийн удирдлага 1 сарын хугацаанд 2 чудаа солигдож, төлөөлөл удирдах зөвлөлийн үйл ажиллагаа нь улс төрийн зорилготой гацчихсан. Үүнээс шалтгаалan улсын төв 1-р эмнэлгийн 800 гаруй эмч ажилчдын эрх ашиг зөрчигдөж, мөн эмнэлгээр тусламж үйлчилгээ авах иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд доголдол үүсч эхэллээ. Улсын төв 1-р эмнэлгийн хувьд 1 сарын хугацаанд 2 чудаа удирдлага солигдож, 1-р эмнэлгийн эмч ажилтнууд хамтран хүний нөөцийн бодлого, мөн томилгоо цаашлаад эмнэлгийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж, өвчтөн хүртэл хүлээн авч, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ч эрсдэл учирч байгаа талаар мэдээлэл хийлээ. Одоо сүүлийн он гараад та бүхэн мэдж байгаа гэсэн ингээд сошиалор одоо манай эмнэлгийн удирдлагууд удаа дараа ингээд солигдлоо гэдэг маань өөрөө одоо эмнэлгийн удирдлагын баг бол одоо ойлгомжгүй тодорхойгүй байдлууд одоо бий болоод эмнэлэг маань өөрөө тасралтгүй одоо тусламж үйлчилгээ явуулах одоо энэ боломж маань бас ингээд хаагдаад байна. Удирдлагыг те ярьж байгаа зүйл ерөөсөө биш. Энэ тогтолцооны гажууд л энэ хуулийн энэ бас болохгүй байгаа энэ нөхцөл байдлыг бид өнөөдөр бол албан ёсоор ингээд мэдэгдъя те. За манай эмнэлэг бол төлөөлөл удирдах зөвлөлтөй эрүүл мэндийн тусламжийн тухай хуулиараа за анхны одоо төлөөлөл удирдах зөвлөлтөй эмнэлэг байсан. За энэ төлөөлөл удирдах зөвлөл гэдэг бол хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Энэ яамны маш зөв бодлого. Гэхдээ бид бол энэ төлөөлөл удирдах зөвлөлд илүүтэйгээр те энэ ажиллаж байгаа ажилчдыг тоог нэмэгдүүлье. 1-р төв эмнэлгийн удирдлагын энэ тогтворгүй байдал, энэ ээлж дараалсан халаас хэлгээ энэ бүхэн бол өнөөдөр эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулж иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах нөхцөл байдлыг бол алдагдахад хүргээд байгаа. За энэ яагаад ингэж байгаа гэхээр энэ удирдлагын шийдвэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээний шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүд болон удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж явах хэрэгтэй. Гэтэл одоо харамсалтай нь энэ байнгын энэ богино хугацааны одоо сарын дотор 3 солигдчихжээ. Энэ үйл ажиллагаа нь бол одоо шинээр ирсэн удирдлагуудын одоо шууд шийдвэртэй холбоотойгоор эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаад өнөөдөр одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бүхий л одоо нэг удаагийн мэдслийн хэрэгслээс ахуулаад ийм тариа бүхий л зүйлээ одоо гадагшин захиж байгаа. Өөрөөр хэлбэл улсын төв 1-р эмнэлгийн төлөөлөл удирдах зөвлөлд нийт 9 гишүүн байгаагаас ердөө 3 нь л эмнэлгийн төлөөлөл байгаа юм а. Гэхдээ тэдгээр эмнэлгийн төлөөлөл нь төлөөлөл удирдах зөвлөлийн хуралд ямар нэгэн санал зөвлөмж өгөх эрхгүй, харин зөвхөн сонсох болон дэмжих нөхцөл байдалтайгаар оролцдог байна. Ингээд бусад төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн хувьд эмнэлгийн эмч ажилчдын нөхцөл байдлыг нэн тэргүүн тавьдаггүй, мөн улс төрийн томилгоо хийдэг гэдгийг хэлж байгаа юм а. Тухайлбал өнгөрсөн 2 ч томилгоо нь эмнэлгийн худалдаа авах ажиллагааг хойшлуулан эмнэлгийн нэг хэрэгтэй хэрэгслүүд тасархад хүргэсэн байна. Одоо эмнэлгийн хэрэгслүүд гэхээр жишээлбэл шприц 50 г шприц тасалсан, гялгар хормогч тасалсан, нэг удаагийн халаад байхгүй, төвөний гуурс нэг салаатаа 2 салаатаа бас байхгүй. За гуурсны таг байхгүй гэх мэтлэнгээр ингээд 20 төрлийн юмнууд яг одоогоо тасалсан байна гэж байна. Жишээлбэл актропид байхгүй, энап гэдэг юм байхгүй, сантаститийн тасалсан гэдэг. Тэг энэ байдал нь бол мэдээж удирдлагатай холбоотой шүү дээ, яах ч аргагүй. За энэ бол ийм байлээ. 12 сарын сүүлээс эхлээд энэ бол асуудал эхэлсэн. За 12 сарын сүүлээс эхлүүлээд одоо худалдан авалтын төлөвлөгөө гаргах гэхдээ аудитын газар болон бусад дижитны байгууллагаас бол он дамжуулсан гэрээ хийхийг хориглосон юм ирсэн. Он гарангууд одоо өмнөх одоо улсын 1-р төв эмнэлгийн өмнөх удирдлагууд нь шийдвэр гаргаад ажлын хэсэг гаргаад яаралтай дараагийн тендерийн багаж тоног төхөөрөмж ирэх хүртэл худалдаа авалтаа хийхээр ингээд ажлын хэсэг байгуулад бүх шаардлагатай эмийнхээ тоош ирэхийг нөөцүүдийн тодорхойлоод ингээд худалдаа авалт зарласан ба. Гэтэл харамсалтай нь одоо тэгээд удирдлагууд маш богино хугацаанд 2 дахиад солигдоод тэгээд тэр удирдлагууд нь болохоор энэ шийдвэрийг нь зогсоосноос болоод өнөөдрийн ийм эмнэлгийн хэрэгсэл тасалдах тэгээд энэс хамаартай тусламж үйлчилгээгээ бүрэн дүүрэн үзүүлэх боломжгүй. Үүнээс болоод хүний амь нас эрүүл мэндийн эрсдэх ийм онц хүнд нөхцөл байдал үүссэн учраас л өнөөдөр ийм төвшөнд хүртэл асуудал үүсэж байгаа.
Уг нь 21 аймаг 9 дүүргийн Монгол улсын бүх иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын төв 1-р эмнэлэг нь өдөртөө л гэхэд 1200 гаруй иргэн амбулатороор үйлчлүүлж хоногдол гэхэд 60 гаруй хагалгааг хийдэг томоохон урдаа барьдаг улсын эмнэлэг. Гэвч ийхүү төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрээр сарын дотор 2 ч удирдлага солигдож, нэн шаардлагатай эмнэлгийн эм хэрэгслүүд нь тасарч, өвчтөн үлээн авч тусламж үйлчилгээ авахд ч нэн хүндрэлтэй олжээ. Тухайлбал өнөөдрийн байдлаар улсын төв 1-р эмнэлэгт 50 грамын тариур, мөн хормогч нэг удаагийн халаад, хүчил төрөгчийн хамрын гурс, мөн хүчил төрөгчийн маск, бинт, уян бент, энаф, кальц хлорид, хил дарагч зэрэг 29 төрлийн хүнд болон хөнгөн хагалгаанд нэн шаардлагатай эмнэлгийн эм хэрэгслүүд тасарсан байдалтай байгаа юм а. Ингээд цаашлаад эмнэлгийн худалдаа авах ажиллагаатай холбоотойгоор эмнэлгийн удирдлагуудаас үл шалтгаалсан яам хоорондын үл ойлголцол, мөн хугацаанд материал батлагдахгүй зэрэгс шалтгаалan нэн яаралтай хэрэглэх эмчилгээний онцлогооны тоног төхөөрөмж авч чадахгүй байгаа нь хамгийн их асуудал дагуулж байгааг хэлж байгаа юм а. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас төрийн байгууллагын сэтгэл ханамжийн судалгааг иргэдээс цахимаар авч байгаа. Засгийн газрын иргэд олон нийтэд харилцах 11.1 төвд он гарсаар 2 сарын хугацаанд төрийн байгууллага яам агентлагтай холбоотой хүнд сурталын гомдол мэдээлэл 326, ёс зүйтэй холбоотой гомдол мэдээлэл 223 иржээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас төрийн байгууллагын хүнд суртал, хүндрэлж хэрэгтлийн талаарх мөн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг цахимаар авч эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын засгийн газрын иргэд олон нийтэд харилцах 11 төвийг 2012 онд байгуулж иргэдийн төрийн байгууллагатай холбоотой гомдол мэдээллийг шуурхай хүлээн авч цаг тухай бүрт нь гомдол мэдээллийг шийдвэрлэхээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан ТV телевизийн сурвалжлах баг Монгол Улсын засгийн газрын иргэд олон нийтэд харилцах 11 төв дээр ирсэн байна. За тухайлбал 11 төв дээр 2025 оны хувьд хэм бол төрийн байгууллагатай холбоотой яг хичнээн гомдол мэдээлэл ирсэн байна. За иргэд олон нийтэд харилцах 11 төвд 2025 оны 1 сарын 1-ээс 2025 оны 12 сарын 31-ний байдлаар нийт 135,358 өргөдөл гомдол ирсэн байгаа. Үүнээс 2026 оны 1 сарын 1-ээс 2026 оны 2 сарын 25-ны байдлаар нийт 16,177 өргөдөл гомдол төрийн байгууллагатай холбоотой өргөдөл гомдол 11 амтад ирсэн байгаа. Үүнээс хамгийн их хүндрэлж хэрэгдэл учруулж байгаа яг түлхүү ямар төрлийн гомдол мэдээлэл иргэдээс ирж байна вэ? За 2026 оны 1 сарын 1-ээс 2026 оны 2 сарын 25-ны байдлаар төрийн байгууллагатай хүнд сурталтай холбоотой нийт 326 өргөдөл гомдол ирсэн байгаа. Үүнээс ёс зүй харилцаа хандлагатай холбоотой нийт 223 өргөдөл гомдол ирсэн байгаа. За энэхүү бичлэг нь 2026 оны 1-р сарын 11-ний өдөр Сонгон найрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст болсон үйл явдал юм а. Тэгвэл дээрх бичлэг дээрх тус хилцээ алба хаагч Бэн иргэн Игийн биед ноцтой алдаж 6 удаа цохиж, шилб хэсэгт нь 5 удаа өшөглөж тухайн иргэнтэй бусармаг харьцсан байна. Удалгүй тухайн зодуулсан иргэний бие муудаж, газар унаж яолж байгааг та харж байна. Тэгвэл энэ нь зөвхөн төрийн албан байгууллагад ил гарсан түүнчлэн хүчирхийлэл бие махбодод халдсан хэрэг юм а. Үүний цаанд бие махбодод халдаж хүчирхийлэл үйлдэхгүй ч иргэдэд ёс зүй, харилцаа хандлагын хичнээн зөрчил гарч байгаа нь нуугдмал байгаа юм а. Засгийн газрын иргэд олон нийтэд харилцах 11 төвд 2025 онд нийтдээ 135,358 гомдол мэдээлэл ирсэн байна. Тэгвэл үүний 16,177 төрийн байгууллагатай холбоотой гомдол мэдээлэл байжээ. Харин он гарсаар 2026 оны эхний 2 сарын байдлаар төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотой гомдол мэдээлэл 326. За харин төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол мэдээлэл 223 ирсэн байна. Тэгвэл эдгээр гомдол мэдээллүүдийн дийлэнх нь яам агентлагтай холбоотой гомдол мэдээлэл байсан гэдгийг албаныхан хэлж байгаа юм а. Иргэд олон нийтэд харилцах төвийн мэргэжилтний хэлснээр гомдол мэдээллийг хүлээн авч иргэдээс ирүүлсэн санал гомдлыг холбогдох байгууллагуудад шуурхаар шилжүүлэн шийдвэрлүүлэхэд анхаарч байгаа гэдгийг онцолж байгаа юм а. За харин иргэдийн хувьд зарим байгууллагын үйлчилгээний соёл, харилцаа хандлага өмнөх үеийнхийг бодвол арай сайжирч байгааг онцолж байгаа бол нөгөө хэсэг нь шат дамжлага ихтэй, бичиг баримтын шаардлага өндөр, шийдвэр гаргалт удаашралтай төрийн албан хаагчийн ёс зүй харилцаа хандлага таар байгааг хэлж байгаа юм а. Ер нь хэцүү шүү дээ. Гэхдээ ер нь бол тэгэл айгүй их дарамттай байдаг юм уу, цаанаасаа тэгдэм юм уу, байнга л
тэг ингэснэг баримт цуглуулахаас өсвөл ер нь асуудал их шүү дээ. Мэдгүй хэцүү. Та одоо яг ямар үйлчлэгээ авах гээд очирлоо. Давлага авах гэж. Байж тийм байхгүй. Байж гэл ингээл тиймэрхүү юм байт юм бэл. Тэгээд сүүлийн үед AI хэрэгжээд нэгдсэн одоо нэг хур систем нэгдэж байгаа болохоор өмнөх үед авчаасныг утгаад арай хурдан шуурхай олцсон. Тэгээд мэдээлэл бүртгэл нэгдсэн сантаа болж байгаа захимжаад тийм давуу тал үүсэж байгаа баг багаар сайжирч байгаа л гэж үзэж байгаа. Төрийн байгууллагын хүнд суртал хэрэгсээ хэсэрчээд байна шүү дээ. Тий, уг нь бол энэ төрийн байгууллагаас иргэдэд үйлчилгээний байгууллага шүү дээ. Тэгэхээр засаглалын тогтолцооны газруудл хизээ харилна. Эдний чинь ерөөсөө аль болох нөгөө авилгал нөгөө талын юм ч юм уу хүнд суртал юм уу. Тэгээд янз бүрийн учир шалтгаанаас л энэ бий болж байна. Ерөнхийдөө бол ер нь ёс зүй хандлага гайг болсон шүү дээ. Тэнийг хайхтар тийм хүн суртал байхгүй л гэж бодож байна. Ойр дөрвөлжлээгүй тэгтээ жоохон хүндрэлтэй л үт юм шиг л. Надад бол тийм нэг хайхтар тийм хүн суртал гаргаад хүн суртал гэж яриад байдаг хүмүүс тийм байхгүй болсон юм шиг байдаг шүү дээ. Их хайдаага үйлчлээд байдаг шүү дээ. Дамаан залуу хогтуудад энэмсэгдэл үйлчлээд байдаг шүү дээ. За дээрх иргэдийн 50% нь харилцан хандлага сайжирсан гэж үзэж байгаа бол 70% нь мөн л өмнөх шигээ төрийн албаагчийн ёс зүй харилцан хандлага тааруу байгааг хэлж байна. Ингээд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа үйлчилгээний чанар хүртээмжийг үнэлэх зорилготой хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг энэ сарын 28-ны өдрийг дуустал захимаар зохион байгуулж эхэлсэн. Тэгвэл Монгол улсад бүх төрлийн албаагчдын сэтгэл ханамжийн нийтлэг хэвшмэл тоон үзүүлэлт 2025 оны албан ёсны нэгдсэн тайланд хэвлэгдсэн нийтэд нээлттэй мэдээлэл байхгүй байгаа юм а. Ингээд дээрх судалгааны үндсэд цаашид төрийн байгууллагын үйл ажиллагаа чанар хүртээмж албан агчдын ёс зүй харилцан хандлага сайжрах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм а. Хот суурин газар түнсний хүртээмжийг хангаж ирсэн жижиг дунд худалдааны цэгүүдийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд хумигдаж, тусгай зөвшөөрлийн журам, хүнд суртал, авилгын шинжтэй төлбөрийн дарамтаас шалтгаалan 8 нэрийн дэлгүүрүүд хаалга барихад хүрч байна. Томоохон худалдааны төвүүд давамгайлж, орон сууцны нэг давхрын үйлчилгээ эрхлэгчид хүртэл үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй тулгараад байгаа юм. Сүүлийн жилүүдэд жижиг худалдаа эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж үйл ажиллагаа нь хумигдах нөхцөл үүсэт байна. Төцүүдийг үе шаттайгаар буулгасан шийдвэрийн дараа жижиг бизнес эрхлэгчид 8 нэрийн дэлгүүрийн хэлбэрт шилжсэн ч одоо туцхай зөвшөөрөл, зориултын шаардлага баримт бичгийн бүрдүүлэлтэд шалтгаалan дахин дарамтад ороод байгаа талаар худалдаа эрхлэгчид хэллээ. Цахимаар туцхай зөвшөөрөл авах боломж бүрдсэн нь дэвшилтээж бодит байдал дээр бичиг баримт бүрдүүлэх мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулах, зориултын өөрчлөлт хийх зэрэг шат дамжлага болон хугацаа их шаарддаг хэвээр байгаа юм а. Үүний улмаас бизнес эрхлэгчид хэдэн сараар хүлээх зээлийн төлбөрөө төлхийн зэрэгцээ орлогогүй суух эрсдэлтэй тулгарч байна. Түүц бол мэдээж одоо нийгмийн эрүүл мэнд тэр одоо янз бүрийн одоо шаардлагын улмаас бол халагдсан. За энийг бол зөв гэж бодож байгаа. Өнөөдөр хамгийн харамсалтай нь бол энэ 8 нэрийн дэлгүүрүүдийн эрх ашиг бас яг зөрчигдөд хүрсэн ийм нөхцөл байдал үүсэт байна гэж манай дэлгүүрийнхэн үзэж байгаа. Яагаад тэгэхээр нэг бол одоо том хэмжээний супермаркет зах худалдааны төвүүд аль эсвэл одоо CUGS гэдэг юм уу ийм одоо хэдэн хэлбэрүүд ер нь үлдэх аюултай болчиход байна. Цахимаар одоо зөвшөөрлийг авж байгаа нь бол маш сайн давуу тал. Гэхдээ цахимаар илгээхийн өмнө хүний хүчин зүйлийн оролцоотой маш их хүн суртал байна. Мөн тусгай зөвшөөрөл шив жүгэн хэмээн зуучлах бүлэглөө 500 мянгаас 1 сая төгрөг хүртэлх мөнгө нэгтгэх гэх мэдээлэл гарч авилгын шинжтэй асуудал үүсч болзошгүй нөхцөл байдал бий болжээ. Зарим бизнес эрхлэгчдийн хэлснээр үйлчилгээний зориултаар ашиглаж байгаа орон сууцны нэг давхрын талбайг албан ёсоор зориултын болгоход нэмэлт төлбөр албан бус хандив шаардах тохиолдолд гардаг байна. Таны тусгай зөвшөөрлийг шивж өгнө гэдэг нөгөө ойлгомжгүй болохоор 500-аас сая төгрөгийн одоо ийм бизнес эрхэлдэг ийм одоо бүлэглэх юм уу үүссэн байгаа. За хоёр дахь асуудал нь юу вэ гэхээр орон сууцны одоо нэг давхар үйлчилгээний зориулттай байна гэд одоо ковидын үед юм шиг байгаа юм. Юуны одоо хууль батлагдсан. За ингээд энэ одоо ямар хүндрэл учруулж ийн гэхээр нөгөө орон сууцны чинь нэг давхарт ажилтдаг үс чин дэлгүүр одоо кафе юу гэдгийг. За тэр үтгийг л одоо барай засал бүгд ингээ үйлчилгээ явуулах ямар ч үг болцсон. Одоо боломжгүй болцсон. Орон сууцыг үйлчилгээний зориулттай болгоно. Үйл хөдлөлийн бүх хүчиг баримт бүрдүүлнэ. Техникийн давхарт гэрчлэгээ гаргана. Компанитай хамтарч ажиллана гэд 91-ээр хэлсэн юм дугаар байгаа. За одоо нөгөө үйлчлэгээ болгож чадахгүй байгаа хүмүүс чинь энэ дугаар руу залгаад за үйлчлэгээ болгоод өгөөч танах ямар үйлчлэгээ үзүүлэх вэ гэхээр 15 сая төгрөг өгчхөө гэж.
Энийний цаана юу вэ? Энийний цаана авилгал байна. Энийний цаана одоо даалд эдийн засаг байна шүү. Энийг одоо маш сайн анхаарахгүй бол яаж ийн гэхээр за үнэхээр одоо үйлчлэгээ болгож чадахгүй байгаа хүмүүс нь өөрсдийнхөө үйлчлэгийг хаахгүй тулд энэ 15 сая төгрөгийг өгж байгаа шүү. Жижиг дунд бизнесийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед бичиг баримтын шат амжилтыг цөөлөх, ил тод шударга цахим системийг бүрэн нэвтрүүлэх, зориултын өөрчлөлтийн журмыг тодорхой болгох шаардлага байгааг илэрхийллээ. Үгүй бол иргэдийн хамгийн ойр хүртээмжтэй үйлчлэгээ болох 8 нэрийн дэлгүүрүүдийн тоо цөөрч, хүнсний хүртээмж, ажлын байрны асуудал хурцаар хөндөгдөх эрсдэлтэй байна. 2024 оноос эхлэн жолоочийн торгуулийн оноо тооцох журам хүчингүй болж зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд хуулийн шинжилэл шаардлагатай болжээ. Олон давтамжтай осол гаргаж байгаа жолоочийн эрхийг цуцлах, гар утас ашиглан жолоотыг хориглох зэрэг арга хэмжээг хуульд тусах нь зөв гэж харж байна. Зам тээврийн аюулгүй байдалтай холбоотой хуулийн орчныг сайжруулах шаардлага нэмэгдэж байна. Тодорхойлбол олон удаа осол гаргаж байгаа жолоочийн эрхийг хасах зохицуултыг хууль тусах нь чухал гэдгийг дурдлаа. Одоогийн байдлаар замын хөдөлгөөний зөрчил гаргасан жолоочийг зөвхөн торгох эсвэл анхааруулах арга хэмжээ авах боломжтой бөгөөд олон давтамжтай осол гаргасан жолоочид шуугад арга хэмжээ авах зохицуул дутмаг байна. Мөн гар утас ашиглан жолоодож байгаа жолоочийг торгох жолоочийн зан үйлийг хянах шинэ аргачлал шаардлагатай байна. Нэг осол гарахад л замын хөдөлгөөнд хөгжих нь ихэнх тохиолдолд цаг алдалт үүсгдэг бол бусад орнуудад машин бүрт камер байрлуулж нөхцөл байдлыг хурдан хянах боломжтой байдаг нь замын төвжирэг багасгах, ослын эрсдлийг бууруулах давуу талтай гэж үзэж байна. Олон давтамжтай осол гаргаж байгаа энэ одоо жолооч нарын эрхийн хасах тал дээр энэ хуульдаа одоо тусгаж болохгүй байсан уу? Нэгэнтээ зөвшөөрөл олгохын зааж байгаа юм бол зөвшөөрлийн одоо яавал хасах вэ гэдгийг ч гэсэн энэ хуулиараа хүндэхгүй байсан уу? Одоо энэ автоцомын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зүйн яам тусад нь дахиж өргөн барих юм уу? Эсвэл энүүгээр зохицуулаад болох гэж байна уу? Өмнө нь бол одоо энэ олон давтамжтай осол гаргадаг байсан жолооч нарын оноог нь одоо бас хасаад тодорхой одоо эрхийг хасдаг байсан бол одоо ийм юм үйлчлэхгүй байгаа нь эргээд нөгөө иргэдийн эрүүл мэндэд ноцтой одоо бас аюул учруулах ийм нөхцөл байдал байна. За тээврийн хэрэгслийг жолоодох үеийн энэ гар утсыг хэрэглэдэггүй байх, гар утсаа хэрэглэх юм бол одоо торгодог байх. Одоо чи AI систем одоо камерууд ажиллаад байгаа үстэй. Үүнийгээ хүртэл одоо бас энэ хуулиа нэгэнтээ хүндэж байгаа юм бол та нар одоо оруулахгүй юм уу? За мөн түнчлэн одоо манайх чин нэг осол гарахлаарэ тэр чигээрэл одоо төгжирчдэг. Бусад улс орнууд бол машин бүр өөрөө ийм хяналтын камерын системтэй байгаад байдаг. Үүнийг манай улс ч гэсэн одоо бас нэвтрүүлж болохгүй юм уу? Тэгвэл жолооч тээврийн жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаанд хяналттай авах журам нь бол боловсролын яамны чиг үүрэгт 2026 оны 1 сарын 1-ээс шилжиж ажиллаж байгаа. За тэр оноо тооцох журам гэдэг дээр 2024 оны 5 сарын 6-ны хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар оноо тооцох журмыг хүчингүй болгосон байгаа. За энэ олон давтамжтай осол гаргаж байгаа жолооч нарын эрхийг хасах гэдэг дээр бол тэр талаар бид нэр тээврийн цагдаагийн албатайгаа хамтарч үйл ажиллагаа зохион байгуулнаа. Иймд 2024 оноос жолоочийн торгуулийн оноо тооцох журам хүчингүй болсон нь жолоочийн зан үйл замын аюулгүй байдал шууд нөлөөлж байгаа тул хуулийн шинжилэл олон давтамжтай осол гаргаж байгаа жолоочид арга хэмжээ авах зохицуулт шаардлагатай болжээ. Ковидын үеэр хамгийн олон хүн эрүүлжүүлэгдэж байсан нь согтууруулах ундааны хэрэглээний хяналт зохицуултын хэрэгцээг дахин харуулж байна. Нийслэлд 1000 хүн ам тутамд 6, орон нутагт 4 согтууруулах ундаа худалдах үйлчлэг тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа нь хэрэглээ, гэмт хэрэг, өвчлөлтөд тэмцэх зорилготойч бодит хэрэгжилт, нийгмийн шүүмжлэлд хэрхэн нийцэх нь асуудал дагуулж. Согтууруулах ундааны худалдаа үйлчлэгийг зохицуулах шинэ журамд нийслэл 1000 хүн ам тутамд 6, орон нутагт 4 тусгай зөвшөөрөл олгохоор тусгасан байна. Энэхүү зохицуулалт нь нариг согтууруулах ундааны хит хэрэглээ, түүнээс үүдэлтэй гэмт хэрэг, өвчлөл, хорт хавдар зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлыг бууруулах зорилготой юм а. Гэсэн хэдий ч бодит байдалд хяналт хэр үр дүнтэй хэрэгжих, сум орон нутагт тавьсан хязгаар иргэдийн шүүмжлэлийг давах хэсэг нь эргэлзээтэй. Тусгай зөвшөөрөлтэй худалдаа энгийн худалдаанд шилжигэн зохицуулалт болон бодлогын уялдаа холбоог төвөгтэй болгоно. Тухайн 1000 хүн ам тутамд 6, за аймаг сумд 1000 хүн ам тутамд 4 согтууруулах ундаа худалдах түгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоно гэж одоо оруулсан байна. Уг нь бол би одоо энийг үнэхээр сайшаагаад байна. Яагаад гэвэл манай улсын хувьд архи согтууруулах ундааны хэрэглээ, за түүнээс улбаатай гэмт хэрэг, түүнээс улбаатай өвчтөл, үнэхээр одоо хорт хавдраараа ч гэсэн манай улс чинь одоо тэргүүлж байгаа. Маш өндөр одоо архи согтууруулах ундааны хэрэглээтэй улс мөн. Тэгээд яг энэ худалдах
борлуулах энэ цэгүүдийг хянах нь бол зөв байхгүй юу. Гэтэл яг энийг ингээ хуульчилчихлаар та хэд маань одоо нийгмийнхаа энэ шүүмжлэлийг одоо бид нар давж чадах уу? 8 нэрийн бараа бүтээгдэхүүний одоо дэлгүүр лангуу одоо энэ цэгүүд чинь ер нь бол одоо CU ч гэсэн арх согтууруулах ундаа борлуулалтанд л бараг л одоо хамгийн одоо өндөр байдаг гэдэг ч юм уу тийм маш чухалд одоо тооцогдоод идэг шүү дээ. Тэгэхээр яг одоо суманд 4 газар жишээлбэл одоо арх согтууруулах ундаа худалдах юм хязгаарыг тавьчихлаар тухайн гудамд байгаа одоо иргэд энэ одоо энэ шүүмжлэлтийг бид нар давж чадах уугүй юу? Эргээд хяналтаа тавьж чадах уугүй юу? Үнэхээр амьдрал дээр хэрэгжих боломжтой заалтгүй үгүй юу гэдгийг бас хүнс хөдөө аж ахуйн яам харсан юм уу үгүй юу гэдгийг асуух гэсэн. Мөн түүнчлэн арх согтууруулах ундаа борлуулах энэ зөвшөөрөл тусгай зөвшөөрөл байснаа энгийн зөвшөөрөл рүү оруулсан байгаа байхгүй юу? Нэг талдаа чангалах гэдэг, нөгөө талдаа тусгаагаасаа энгийнээр оруулсан байгаа гэдэг. Тэгээ эн чинь хоорондоо яаж уялдж байгаа юм бэ гэдгийг. Тухайлбал ковидын үед согтууруулах ундаа хоригдсан ч хамгийн олон хүн эрүүл зөвлөгөөд очсон тохиолдол гарч байсан нь хязгаарлалтын шууд хэрэгжилтэнд нөлөөлтгийг харуулсан. Нөлөөллийн аян мэдээллийн компанид ажил иргэдийн хэрэглээний хандлагад тодорхой нөлөө үзүүлдэг хэдий ч зохицуулалт хязгаарлалтыг хянах хэрэгжүүлэх ажиллагаа чухал хэвээр байгаа юм а. Одоо Америкийн жишээлбэл хамгийн наазах нь гэхэд Америкийн хуурай хууль байна. Хааж боох тусам улам их нөгөө юунад зөрчил юунууд гардаг. Жишээлбэл ковидын үед бол согтууруулах ундаа хорцсон байсан хэрнээ хамгийн их нөгөө хүн эрүүл зөвлөлтөжсэн. Гэтэл ковидын дараа 23 оны 1-р улиралд нөгөө цагдаагийн ерөнхий газраас явуулсан нөлөөллийн аяны үр дүнг ингээ харахаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад согтууруулах ундаагаар эрүүлжүүлэгдсэн хүний тоо согтууруулах ундаа гэмт хэргийн тоо маш бага гарч ирсэн. Одоо мэдэгдэхүйц буурсан. Тэгэхээр бид нар нөлөөллийн аяныг цаашаад иргэдийн ухамсар чиглэсэн нөлөөллийн аяныг илүү их түлхүү зохион байгуулах нь зүйтэй юм байна. Хааж боохтой биш. Гэхдээ нэгэнтээ хуулийн дээр сошиал шүүрлийн тоо тогтоох энэ нөгөө тушаал гарга захиргааны хэмжээний актыг батлах ёстой учраас бид нар ярилцж байгаад энэ тушаалыг гаргасан байгаа. Тэгээ энэ дээр хяналт тавих нь бол хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны салбарын хяналтын газар, эрүүл мэндийн яамны салбарын хяналтын газар хяналт тавихаар. Ийм цогтууруулах ундааны худалдааг зөв зохицуулах нь нийгмийн эрүүл мэнд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд чухал тул тусгай зөвшөөрөл олгох, хязгаарлах, хяналт тавих бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. За Монгол оюутнуудын гадаадд суралцах урсгал нэмэгдэж байгаа хэдий ч их орондоо эргэн ирэх хувь нь анхаарал татах чухал асуудлуудын нэг болоод байна. Боловсрол шинжилгээ ухааны салбарын их сурвалжуудын мэдээлснээр жилд бүр 20 мянга орчим Монгол иргэн гадаадд суралцж байгаа юм. За тэдний дийлэнх нь бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, Япон, Америкийн нэгдсэн улс, Австрали зэрэг улсыг зорьдог байна. За сүүлийн жилүүдэд Монголын залуус гадаадын их дээд сургууль суралцах сонирхол эрс нэмэгдэж байгааг онцлмоор байна. Гэвч төгсөгчдийн тодорхой хувь нь эх орондоо эргэн ирэхгүй байгаа нь хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн бодлогод сорилт үүсгэж байгаамаа. Тийм, ер нь бол угаасаа одоо ер нь дэлхийн нөхцөл байдал угаасаа маш хүнд болсон байгаа. Ялангуяа яг Европын улсууд бас нэлээд хүнд байдалд орсон байгаа. Тэгээд ер нь манай монголчуудаас эртнээс бас ингээд яг гадаадлуул гарчвал ер нь гоё байна, гадаадлуул гарчвал гоё амьдрах гад байна гэдэг яг тийм ер нь яриа хийдэг. Тэгээд тэр яриагаараа тэгээд бас маш олон монголын залуучууд маань Солонгос, Австрали, тэгээд Европын, Герман, Франц гэх юм уу ингээ олон улс руу ингээ бүгдээрээ тараад алга болсон. Харин яг тэр нь ерөнхийдөө бол жоохон миний бодлоор буруу гэж бодож байна. Яг Монгол залуучууд бид нар яг их орондоо үлдэж яг их орондоо юм хийж бүтээж ер нь өөрсдийнхөө орныг бид хөгжүүлэх юм бол өөрхийн хөгжүүлэх үү? Ер нь Японы үе гэж боддог шин. Гэтэ яг нөгөө бакалавра болохоор Монголдо төгсөө тэгээд яг дээшээ мастер доктор болол гадаад хамгаалах гэж боддог. Өөртөө нөгөөний засгийн газрын тэтгэлэг гэх мэтчлээ тиймэрхүү зүйлийг сонгож тэтгэлэг авах тохиолдол байдаг. Гэтэ би бол тэгж цамхыг ер нь зөвлөж байна. За Алтанбаа судалгааны нийлмэл тооцооллоор гадаадд төгсөгчдийн ойролцоогоос 40%-аас 60% хүртэлх хувь нь их орондоо эргэн ирдэг гэсэн судалгаа нь харин тэдний 40 орчим хувь нь гадаадд ажиллаж амьдрах шийдвэрийг гаргадаг байна. За эргэн ирэх шийдвэрт цалин, хөлс, ажлын байрны хүртээмж, судалгааны орчин, нийгмийн баталгаа зэрэг зүйлсүүд голлон нөлөөлж байна. За төрөөс хэрэгжүүлж байгаа тэтгэлэг хөтөлбөрүүдийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу их орондоо тодорхой хугацаанд ажиллах нөхцөлтэйч хувийн зардлаар суралцагчдын дунд гадаадд үлдэх хандлага харьцангуй өндөр байна. Оюутан залуус бүгдээрээ л гадагшаа гадаадд гоё байгаа гэж боддог. Очиж үзег болгоо. Тэгээд яг их орондоо
төр засаг нь зөв бодлоготой. Тэгээ оюутнууд нь эх орноо гэсэн юутай бол тэгээд хөгжиндөө бол гэж бодож байна. Тэрний тухай сайн мэдлэг байхгүй манайд бол гэхдээ яг очвол яг хүнд нь өөрийнх нь хувийн хариуцлага болох яг хэл гал дээр бол яг яамны тийм манай төрийн хариуцлага байдаг гэж үзэж байгаа. Улс хоорондын хариуцлага холбоотой. Бас жишээ нэрхцээ. 12-оо төгсөөд 1 жил явчаад ирсэн. Ирланд руу хэлний бэлтгэлээр сурчаад ирсэн. Хэлний бэлтгэлээр бас болохоор ер нь цаа харган шал өөр тэнд илүү ойлголцоо. Одоо эндээ төгсчөөд бакалавра төгсчөөд дахиад буцаа юм. Харин эргэн ирсэн залуусын жишээ нэмэгдэж өндөр технологи, эрүүл мэнд, боловсрол, гарааны бизнесийн салбарт шин санаа, арвин туршлага нэвтрүүлж байгаа нь эерэг нөлөөгөөр ажиглагдаж байна. За энх үедсэнд дүгнэн хэлэхэд гадаадд суралцах урсгал нь нэг талаасаа мэдлэг туршлагыг эх орондоо нутагшуулах боломж олгож байгаа бол за нөгөө талаасаа чадварлаг хүний нөөцийн гадагш урсгалыг бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг харуулж байна. Жил бүрийн энэ үед өвөл хаврын уралдаанаас болж унаач хүүхдүүд амнаас эрүүл мэндээрээ хохирсон асуудал гардаг. Хурдан морины уралдааны зохион байгуулалтыг сайжруулж, насанд хүрэгчдэд зориулсан байдлаар өв соёлоо хадгалах нь зүйтэй хэмээн үзэж байна. Өвөл хаврын хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүд унаж бэртэх цаашлаад амнасаа алдах тохиолдол нэг жилийн жилд гарсаар байна. Хэдийгээр хуульд уралдаан зохион байгуулах хугацааг заасан байдаг ч наан нь үсэргээ хийж аймаг сум орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулсаар байна. Хаврын уралдааныг сэргээвэл өв соёл хадгалах гэдэг юм уу гэдэг асуултыг тавьмаар байгаа байхгүй юу? Зуны уралдаан болж байна. Өөр өв соёлоо хадгалах маш олон аргууд байна. За өвлийн уралдаанд болдог адуучин тэмцээн гэж байна гэдэг ингээд өөр олон маш юм бүтээлч зүйлүүдийн дээр одоо энэ уяачны холбоо ажилламаар байна. Бүтээлч юм санал санаачлаг гаргаад насанд хүрэгчдэд зориулсан, насанд хүрэгчдийг оролцуулсан байдлаар энэ уралдаан тэмцээн өөр бусад одоо фестивал арга хэмжээнүүдийг зохион байгуулах бүрэн боломж байна гэж хараад байна. Тэгэхгүй яг ингээд нөө хаврын улиралд хүүхдийн хамгийн чухал хичээл сургууль намтай байдаг ийм цаг үед нь заавал хүүхдээр энэ хөдөлмөр эрхлүүлэх байдлаар өв соёлоо хадгалж үлдэнэ гэдэг нь өөрөө харьцуулж юм болохгүй одоо эрх ашгууд байгаа байхгүй юу? Дүнжин гарав хурдан морины уралдааныг 1995 оноос хойш зохион байгуулж иржээ. Харин 2004 оноос засгийн газрын тогтоолтой уралдаанаар уяачтад цолоологдог болсон байна. Баяр наадмын тухай хуулиар засгийн газрын тогтоолтой уралдаан тэмцээнд орох юм бол уяачид цол олгодог болсон. Тэгээд засгийн газар тогтоол гаргадаг болсон гэсэн үг. Тэгэхээр эн чинь бүр ингээд 90 оны сүүлээс эхэлсэн ийм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө явсаар байгаа дахиад нөгөө тамчууд насанд хүрэгчдийн уяа тэ нөгөө цолтой болох, морьдоо үүнд оруулах нэг ийм явцуу ашиг сонирхолтой холбоотой үүссэн гэдэг нь бол тогтоогдсон учраас энэ зүйлийг бол одоо нэгэнт ингээд нөө шүүхээр тогтоогдсон үйл баримтууд байгаа учраас хэдүүлээ арай өөр зүйл санаа зовж энэ асуудлыг ярмаар байна. Илүү яаж боловсронгуй болгох юм, илүү яаж нөгөө зуны уралдаан, өв соёлоо яаж хадгалах юм, өөр бусад ямар хэлбэрүүд ээж болох юм, юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг дээр бид нар анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн онд засгийн газрын тогтоолоор 3 дугаар сарын 1-ээс хойш хурдан морины уралдаан зохион байгуулах эрхийг тухайн аймаг сумдын засаг дарга нарт өгдөг болсон юм а. Засгийн газрын тогтоолд өвөл хаврын улиралд хурдан морины уралдаанд 18 хүрээгүй хүүхдийг оролцуулахыг хориглосон байдаг. Гэсэн ч энэ үеэр Хөвсгөл аймгийн Галт суманд унаач хүүхэд мориноос унж амнасаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. За 2025 оны засгийн газрын тогтоолоор өвөл хаврын хурдан морины уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулахыг хориглосон. За өөрөөр хэлбэл өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулж болохч хүүхдийг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэсэн чинь сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд унаач хүүхэд мориноос унаж амнасаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд одоо сар шинийн баярын өмнөхөн Хөвсгөл аймгийн Галт суманд хурдан морины ажил хийж байсан одоо унаач хүүхэд амнасаа алдсан энэ харамсалтай хэрэг гарсан. За энд бол Хөвсгөл аймгийн хүүхд гэрүүл хөгжил хамгааллын газраас бол холбогдох одоо шалгах ажиллагаанууд явагдаж байгаа. За хүний эрхийн үндэсний комисч мөн үүн дээр одоо давхар хяналтаа даваад явж байгаа. За мөн одоо цагаан сарын баярын өмнө одоо Төв аймгийн Сэргэлэн суманд буюу бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа олон тооны уяачдын одоо морины зүчээ байдаг энэ суманд бол хурдан морины өсвөргээний шинжтэй одоо тэр үйл ажиллагаа бол явагдсан. За энэтэй холбоотой бас Төв аймгийн хүүхд гэрүүл хөгжил хамгааллын газрын зүгээс бас хэн шалгалтын ажлуудыг зохион байгуулж байгаа. За хориглосон хугацаанд нутаг дэвсгэрт нь хурдан морины үсэргээ болсон засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг орон нутагтаа хангаж ажиллаагүй. Нэр бүхий 6 аймгийн 9 сумын засаг даргад хариуцлага тооцоод байна. За мөн одоо энэ дээр хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины одоо
үсрэхээ сунгааны шинжтэй үйл явдал болсон одоо засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг одоо орон нутагт хангаж ажиллаагүй үндслээр нэр өхөө 6 аймгийн 11 сумын засаг даргад хариуцлага тооцох комиссийн гишүүний шаардлагыг хөргүүлээд хэрэгжилтийг хангуулсан. 2014-өөс 2024 оны хугацаанд гэхэд 46 хүүхэд мориноос унаж нас барсан бол 52 хүүхэд мориноос унаж бэрцэн харамсалтай тоо мэдээлэл байна. За хурдан морин манай улсын үндэсний өв соёл мөнч. За энэ өв соёлыг хадгална гээд хүүхдийн амь насаар дэнжин тавьж болохгүй. За хэрэв өвлийн улиралд морьтой холбоотой альва үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахыг бүрэн хоригдсан тогтоол гаргавал эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэхгүй байх боломжтой онцолж байлаа. Сүүлийн жилүүдэд гол нуурын мэс цөмөрч амь насаа алдсан харамсалтай мэдээ тасрахгүй байна. Жил бүр анхааруулга сэрэмжлүүлэг гарч мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сануулсаар байгаа атал иргэд зорцсоор байгаа нь харамсалтай. Гэхдээ иргэдийг буруутгахаас илүү яагаад тийм сонголт хийхэд хүрч байгааг бодолцох шаардлагатай юм а. За сүүлийн жилүүдэд гол нуурын мэс цөмөрч амь насаа алдсан харамсалтай мэдээлэл тасрахгүй байна. За жил болгон анхааруулга сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаж мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байгаач за иргэд автомашинтайгаа энэ мэт зорцсоор байгаа нь харамсалтай. За гэхдээ төрөөс хүний эрхийг хамгаалах үүргийн талаас авч үзвэл иргэдийг буруутгахаас илүү яагаад тийм сонголт хийхэд хүрч байгааг бодолцох шаардлагатай юм а. За тухайлбал ханх сумаас Рэнчилэм сум руу зорчиж явсан автомашин нуурын мэсэнд цөмөрч за нэг анхмад настан нэг бага насны хүүхэд амь насаа харамсалтай хэрэг саяхан гарсан. За сум хоорондын дэд бүтцийг хөгжүүлж сонголтыг бий болговол хинч эрсдэлтэй замыг сонгохгүй лавтай. За хүний эрх хизээч хаанч ялгаргүйгээр хэрэгжих ёстой. За байгалийн бартай саадтай нөхцөлд аж төрдөг иргэдийн нөхцөлийг судалж тэдний амьдралын харилцаа холбоо хөгжлийн төлөө дэд бүтцийг өөрчлөх тал дээр төрөөс бодиттой санал санаачлаг гараагүй өнөөдрийг хүрлээ. Тухайн осол гарсан нутаг дэвсгэр болох Хөвсгөл аймаг улсын төсвөөс хамгийн их хөрөнгө хуваарлалт авдаг 5 аймгийн нэгэ. За энэ жил бүр 36 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. За гэвч олон 10 жилийн турш иргэдийн зорцсоор ирсэн амь насны эрсдэл дагуулад байгаа энэ замыг шинжлэх хатуу хучилттай болох дөрвтэй шийдвэр төсөв хараахан батлагдаагүй байна. Мөс цөмөрсөн ослын улмаас нийт 13 том хүн 3 хүүхэд амь насаа алдсан гэх тоо баримт байна. Энэ бол зүгээр нэг тоо биш, хэрэгжээгүй дэд бүтэц, хойшлогдсон шийдвэр, за хүрээгүй бодлогын үнэлгээ болж байна. Энэхүү орон нутгийн иргэд замын бартаатай хэсгийг товчлохын тулд мөсөн дээгүүр зорчиж байгаагаа зөвтгөж байхад онцгой байдлынхан эрсдлээс амь насаа хамгаалахыг анхааруулж байна. Манай сэтгүүлч зочинтой энэ сэдвээр үргэлжлүүлэн ярих болно. За энэ өдөр мэдээллийн хөтөлбөр тодруулга болонгороо үргэлжилж байна. Өнөөдрийн манай тодруулга болонд онцгой байдлын ерөнхий газрын эрсдлийн удирдлагын газрын дарга хурандаа Баасан сүрэн оролцож байна. За тэгэхээр дөнгөж сая бас сар шинийн баяр болж өнгөрлөө. Сар шинийн баярын өдрүүдээр хөдөө орон нутгийг зорих автомашины урсгал бас нилээдгүй нэмэгддэг тийм ээ. Үүнтэй холбогдуулаад гол нуурын мөсөнд бас машин цөмөрч амь насаа алдсан нилээдгүй дуудлага мэдээлэл бас бүртгэгдсэн ийм харамсалтай мэдээлэлтэй өдрүүд бас үлдлээ. Тэгэхээр яг хичнээн автомашин бас гол нуурын мөсөнд цөмрөө, үүнээс хичнээн хүний амь насыг нь онцгой байдлын албанаас авран хамгаалав. За баярлалаа. Тэгэхээр гол нуурын мөс цөмрөхийн тохиолдол ер нь бас жил ирэх тусам өсөж байна. За сая өнгөрдөг баяр амралтын өдрүүдээр зам товчлох юм зорилгоор гол нуурын мөсөн дээгүүр одоо хөдөлгөөн хийж, мөсөн замын хөдөлгөөн хийж осолдож, за Хөвсгөл нууран дээр одоо 2 иргэний амь нас боллыг шинийн нэгний өдөр осолдож одоо амь нас ирссэн. За мөн үүний дараа буюу одоо 2 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн халахгүй сум Буур нууранд мөн одоо мөсөн замын хөдөлгөөн хийж яваад нэг тээврийн хэрэгсэл 6 одоо зорчигчтой осолдож, за 2 зорчигч бол одоо 9 минут гарч 4 зорчигч одоо живсэн ийм нөхцөл байдал дээр одоо бид ажилласан байна. Үүнээс гадна бас онцгой байдлын ерөнхий газраас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гаригийг аюулгүй байдлаар шалгах өдөр болгодог шүү дээ тийм ээ. Энэ хүрээнд одоо ямар урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна вэ? За баярлалаа. Маш чухал өдөр одоо тохиож байна. За өөрөөр хэлбэл онцгой байдлын байгууллага одоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд ер нь энэ улсын хэмжээнд аюулгүй байдлаа сардаа нэг удаа одоо шалгадаг болёо гэдэг энэ одоо санаачлал уриалгыг гаргаад ингээд ажилдаг. За сар болгоны сүүлийн 7 хоногийн пүрэв гариг бол ерөөсөө аюулгүй байдлаа яг тэр сардаа нэг удаа шалгах юм маш чухал одоо өдөр юм аа. За тэгэхээр иргэд болон тухайн гэр бүл өрх, за тэгээ аж ахуйн нэгж
аюулгүй байдлаа хэрхэн яаж одоо шалгах уу гэвэл онцгой байдлын ерөнхий газрын одоо цахим хуудсан дээр байгаа бэлэн байцыг мэн гэд ингээд орохоор одоо шалгах буюу чеклист хяналтын одоо хуудас байгаа. За энэ хяналтын хуудсыг бүглэснээр иргэн та ямар төвшөнд аюулгүй байдлаа хангасан бэ гэдгийг бол мэдэх юм боломжтой. Ажиллаж болон амьдарч байгаа орчиндөө аюулгүй байдлынхаа эрсдлийг одоо мэдэх тооцох ийм боломжтой болж байгаа. За цаашлаад бэлэн байдлыг хангах ийм боломжийг олгодог гэсэн үг. За тэгэхээр энэ иргэний төвшөнд аюулгүй байдлыг шалгана гэдэг маань нэгдүгээрт тухайн одоо орон гэртээ за гинтийн гамшиг аюул занал тохиолдсон үед аврах гарцаа мэдэж байна уу? За дуудлага хийх тусгай дугааруудаа мэдэж байна уу? За адаглаа одоо ядаж галын хор ашиглах ийм мэдлэг чадвар байна уу? За мөн одоо бэлэн байдлын үр хүч 10 зэг одоо хэрхэн бэлдсэн бэ? За газар хөдлөлтийн аюул тохиолдоод томоохон гамшиг болцсон нөхцөлд 72 цаг за магадгүй түүнээс цааш одоо ам аврагдах энэ одоо наад захын хоол хүнс энэ бэлэн байдлын хэрэглэгдэхүүнүүдийг за мөн одоо гэр бүлийн өрхийн нэг гишүүнд эрүүл мэндийн одоо тусламж шаардлагатай болсон үед эрүүл мэндийн тусламжийг одоо хэрхэн үзүүлэх үү? За гэрээсээ гараад хамгийн ойрхон хорогдох одоо байр, хамгийн ойрхон цуглах талбай тэр барилга байшин нурцсан үед цуглах талбайд очиж одоо очих энэ мэдээлэлээ одоо мэдэж зам гарцаа мэдэж байна уу? Аюулгүй одоо аврагдахын зам гарцсынхаа талаар ойлголт байна уу? Тэгээд тухайн орчиндөө энэ аюулгүй байдлаа үнэлнэ гэсэн үг. За аж ахуйн нэгжийн төвшөнд мөн энэ өдөр та бүхэн аж ахуйн нэгжүүд маань аюулгүй байдлаа дадал хэвшил болгох зорилгоор нэгдүгээрт одоо ажилчин албан хаагчдаа энэ мэдлэгийг олгох ёстой. За ер нь аж ахуйн нэгжийн хувьд бол амжихаас хамгаалах хуулийн дагуу та бүхэн бол аюулгүй байдлыг тухайн орчиндөө ажлын байран дээр нь бүрэн дүүрэн хангах юм үүрэгтэй. За галын аюулгүй байдлыг хангах хүрээндээ та бүхэн тэр холбогдох зардлуудыг суулгаж, галын одоо тэр тохиолол системийг одоо байршуулж, за мөн одоо тэр тодорхой одоо эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх энэ ажлуудыг одоо тогтмол хугацаанд зохион байгуулж явах юм уу үүргийг хүлээдэг. Энэ бол та бүхэн нийгмийн хариуцлага нэгдүгээр хоёрдугаар өөрсдийнхөө болон ажилтан албан хаагч цаашлаад тэдгээр одоо албан хаагчдын гэр бүлийг хамгаалах чухал алхам юм а. Тэгэхээр энэ өдөр сарда нэгхэн өдөр энэ пүрэв гарагт та бүхэн бэлэн байдлаа энэ хяналтын хуудасаар дамжуулаад нэг үзээтгэрээ. Ингээд та бүхэн би ямар төвшөнд аюулгүй байдлын одоо дадал хэвшил суусан бэ гэдэг энэ одоо ойлголтыг та бүхэн авах юм а. Тэгэхээр дахин хэлэхэд бэлэн байцыг юм байна. Сайтаар ороод хяналтын хуудсыг 2-3 минут бөглөөд өөрийнхөө аюулгүй байдлыг шалгах ийм шаардлага байгаа. Та бүхнийг бас уриалж байна. Бас шинийн 2-ноос эхлээд бас зарим аймагуудад хүйтний ирч чангарч их хэмжээний цас орсон шүү дээ. Үүнтэй холбогдуулаад бас зарим аймагуудад зодын эрсдэл маш өндөр байна гэж байна. Тухайлбал яг ямар аймагуудад зодын эрсдэл өндөр байна? За яг энэ одоо бид бол хаварчлалтын нөхцөл байдал дээр за нийт нутгийн бол 70 орчим хувьд нь бол цасан бүрхүүл одоо тогтсон байна. За Өвөр Хангай аймгийг би одоо онцлон хэлье. Ягаад гэвэл Өвөр Хангай аймгийн одоо Баянгол, Сант гэсэн одоо хоёр суман дээр бол зодын нөхцөл байдал үүслээ. За энэ дээр одоо 20 орчим мянган толгой мал хоригдсон байна. За мөн Дорнод аймгийн Халахгүй суманд бол гинтийн одоо цасан шуурга шуурсны улмаас олон айл өрх хотел бол цасан дарагдаж хашаас арвч цасан дарагдсан ийм нөхцөл үүслээ. За үүн дээр бол одоо тухайн аймгийн одоо төрийн албан хаагчид за мөн одоо төрийн тусгай чигүүргийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид нийт 90 орчим албан хаагч газар дээр нь 28 нэгж техниктэй 6 чиглэлд одоо ажиллаж байна. За үүгээр одоо зам даваа гаргах за тэр уруутсан одоо мал буюу одоо 43 мал уруутснаас 15 орчим мянган толгой малыг бол олсон байна. Энэ одоо хоршгийг арилгах ажиллагааг бол шуурхай зохион байгуулж ажиллаж байна. За ер нь одоо иргэддээ хэлэхэд бол он гарсаар одоо төөрсөн сургаггүй болсон цасан шуурганд өртсөн нийт одоо төөрсөн 2 сургаггүй болсон 28 тохиолдол одоо бүртгэгдлээ. За энэ цасан шуурганд одоо төөр сургаггүй болсноо шалтгаалж 4 иргэний одоо алтан амнаас эрсдлээ. Тэгэхээр иргэдийн аюулгүй байдлыг хангах энэ мэдлэг дадал маш чухал байна. Өөрөөр хэлбэл иргэн та бүхэн өөрсдөөсөө шалтгааллах зүйлийг одоо бүрэн хангалттай хийж ажиллаач. За арх согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, машин зорчиж, золголт хийж, холын замд гарч, за бензин шатхуунгүйгээр одоо холын замд гарч тэгээ засанд суудаг ийм нөхцлүүд байж гин. За зарим одоо ахын хүрээнд бол одоо бага насны хүүхдүүдтэй хараа хяналт дутуу тавьснаас бага насны хүүхэд одоо угаалгын машинд түгжигдэх ийм эрсдлүүд үүсэж гин. Галын аюулгүй байдлын одоо эрсдэл зөвхөн одоо он гарсаар 599 удаагийн объектын төмрийн
тохиолдол бүртгэгдлээ. За энэ объектын түүнэрт бол 20 иргэний амь нас эрсдлээ. Зөвхөн энэ он гарсаар би одоо тоог хэлж байгаа. 599 одоо объектын галт төмрийн дуудлага гарчээ. Тэгэхээр иргэн та бүхэн гэр бүлээ болон өөрийнхөө одоо амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор одоо маш өндөр одоо хариуцлагатай байгаач гэдгийг үнэхээр одоо та бүхнээсээ хүсэж байна. За иргэдийн одоо самсар болгоомжгүй үйлдэлээс шалтгаалж эдгээр гамшиг осол бага насны хүүхэд одоо амь насаа алдах, нэг гэр бүлийн гишүүд одоо бүтнээрээ амь насаа алдах ийм эрсдлүүд одоо гарч байгааг та бүхэнд сануулсан хэлж байна. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр тодруулга болонгаа хүргэлээ. Өнөөдөр манай тодруулга болон онцгой байдлын ерөнхий газрын эрсдлийн удирдлагын газрын дарга Хурандаа Баасан сүр оролцлоо. Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаас сэргээж 7 хоног бүр мэдээлэл хийж эхэлсэн. Мөн намын дараагасан ган төмөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн эдгээч удаа дараа хэлж нам дотроо эвлэлдэн нэгдсэн хэмээх имижийг бий болгож эхэллээ. Хамтарсан засгийн газраас гарсан ардчилсан нам сүргүчин болж нам доторх хэв нэгдлээ олсон гэх имижийг бий болгож эхэллээ. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул, 2028 оны улсын хурлын сонгуульд эвтэй оролцохоор намын дарга гасан ган төмөр ерөнхий сайд дасан алтан уяг нарч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Намын дүрмээ шинжилж 2024 оны улсын хурлын сонгуульд ялагдал хүлээлгсэн ган төмрийг огцруулж бүтцийн өөрчлөлт хийсэн. Ардчилсан намдаар дүрмийн бүртгэл хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор дотоод шинжилгээ ажил явагдаж байгаа. Ардчилсан намын дарга цогт гэрэл намынхаа эв нэгдлийг баттгаж ирэх сонгуулиудад намаа удирдах оролцсноо. Ямар тактик төлөвлөгөөгөөр оролцохоос ардчилсан нам ирэх 4 жилд дахин ялагдал хүлээхсэг нь шин даргын нуруунд дээр ирээд байна. Ирээдүйн цаг шинжилгээ өөрчлөлтийг одоо төвчээл нь одоо хүлээж авахд бэлэн ийм ус төрийн хүчээн гэдгийг бас хэлий. Үндэсний ардчилсан үзлийг эрхэмлэж, үндэсний эрх чөлөөний үзлийг эрхэмлэж, саяны дээр дотоод шинжилгээний үйл ажиллагааны бас үндсэн эрхэм зорилго бас энийн чиглэж байгаа. Ингээд дотоод одоо энэ шинжил нээлттэй болох, илүү цэгцтэй болох энэ ажил бас ингээд амжилттай үргэлжилж байгааг бас та бүхэнд хэлье. Тиймээс намын шин дүрмийн дагуу ирэх 3 дугаар сард дотоод сонгуулаа зохион байгуулахар болжээ. Иргэний гомдол мэдээллийн дагуу манай телевизийн сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах хос цайз хороололд ажиллажээ. Тус хорооллын 104 дугаар байрны 101 тоод дээд айлаас нь ус алдаж, тааз болон хананд нь нэвтэж, эд хөрөнгөнд нь хохирол учирсан хүндхэн нөхцөл байдалтай байна. Уг асуудлаар удаа дараа дээд давхрынхаа айлтайгаа холбогдсон боловч арга хэмжээ авахгүй үл тоож байгаад иргэн гомдолтой байгаагаа хэлсэн юм а. Хосцайз хороолол 2019 онд ашиглалтанд оржээ. Гомдол гаргасан иргэний хувьд 2021 оны 12 сард 101 тоотод өөр хүн амьдраагүй шинэ байрыг зарим засвар үйлчилгээг өөрсдөө нүүж орсон байна. 2025 оны 12 сарын 14-ний өдрөөс эхлэн 2 давхрын 7 тоотоос тус айл руу ус алдаж эхэлсэн байна. Дээд давхрынх нь усанд ороход генетик ус цэлийгэд гараад ирдэг талаар хэлсэн юм. Түүнчлэн тааз хананд нь ус нэвчиж, эд хөрөнгөнд нь хүн дээр хохирол учирсан байна. Дээд давхрын ус алдаж байгаа айлтайгаа уулзаж ярилцахаар удаа дараа оролцсон боловч манахаас ус алдаагүй хэмээн цааргалдаг талаар хэлсэн юм а. Манайх одоо энэ дээрээс айл ус алдаад болдгоо. Тэгээ ерөөсөө ороод хэлээд нөгөө дуудлага өнгөл дээрээс айлч ус алдж байна гэдэг ороод хэлэнгүүт манайх ус алдсан юм байхгүй. Тэгэхээр дундын шуган гэмтсэн гэдсэн. Тэгээ хэлэнгүүд дундын шуган гэмтэх байхгүй гэж. Сүүлдээ ингээ харсан чинь байнаас шүшүүр болгоцсон юм шиг байна. Тэгэл усанд нэг орой унтчихсэн чинь дээрээс одоо ус ингээ бороо гарч байгаа юм шиг гоожоод. Тэгээд ингээ гэрэл асаага харталт айгүй ус гоож. Тэгээд дээш баян гişгрүүдэд дуудлага өгөөд тэгээд дараа нь дээл дайлд орсон, дээд дайл усанд орсон байсан. Тэгээд тэр хэсгийг би яг нөгөө юу усанд горж байгаа носон хэсгийг зургийн дараад авсан байна. Тэгэл ерөөсөө эднийх усанд орлоолол доош нь сул гоочж. Айгүй хэцүү. Тэгээд байхгүй одоо ингээд галын аюул гарвал яг манай яг дээдлийн юун дээр галтгоотой айгүй ойрхон. Одоо овжуур одоо энэ кисва дэртээ хөрөгч мөрөгчтэй бүх юмтай ойрхон ус нь ороод болтгоо. Тийм л аюултай байна одоо. Гомдол гаргасан иргэний хувьд ус алдаж байгаа хэсэг нь гэрийнх нь овжууртай ойр байрладаг тул хүн байхгүй үед ус алдаж тогонд maaслаж гал гарахгүй гэдэгт санаа зовнож байгаагаа бидэнд учралсан юм а. Тэгээ бага насны хүүхэдтэй өөрөө ээлж ажилтай байхгүй ингээд юу тогоо гэрлээ юугаа хөрөгчөө ямар салгаад явуултай шүү дээ. Хөрөгч махтай байдаг. Тэгээ залгаатай байх нь. Тэр үед одоо ус мос ороод 9 жорын явал бүхэл бүтэн 12 давхар аюул төртөх гээд байдаг. Одоо сөөхтэй хэллээ өөрийнхөө сөөхнийхээ байрны юун дээр бичсэн байгаа. Одоо ингээд чадлаар өөрт нь хэлж харуулсан, дуудаж харуулсан, оржиж харгасан. За асуудал их чи харлаа юу яа энийг арга хэмжээ авъя гэсэн одоо хүртэл арга хэмжээ аваагүй. Улам бүр ингээд даашрал
нөгөөх нь их гоож бол. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс усаалцсан гэх 2 давхрын 7 тоотын айлаас тайлбар мэдээлэл авахар очсон боловч гэрт хүн байсангүй. Бид гэр эзэдтэй уцаар холбогдож мэдээлэл авлаа. Наачны төндрөд манайд шалны доогоор явж байгаа халаалтнаас усгооч чинь гээл 12 сарын хатгач. Тэгээд цангийн хүмүүс шалны дээр доотлын халаалт чинь бол зүгээр байна гэдэг гисэн. Дараад нь баслаг тэр нөө дүүшний доотлын тургаас гарч ийн гэдэг гисэн. Тэрийг бас үзүүлсэн. Тэгээд зүгээр одоо маа доотлын юу ч хуу ураад байна л да. Байранд ороод байныг авч хаяал тэгээд тийм дүүжлээ. Тэгээд сангийн хүмүүс нь ирээд үзсэн шүү дээ уулын тэгээд салцсан байхгүй байна л гэж явдаг шүү. Тэгээд надад байдаг манай тэр юуны ажуулсан тэр юуны тодоморпоос усгооч юм тэргээ бус газар туурдоотой ажуулдаг тэрэнгүү тэгээд байрны бүр тэрэн тавиад гэж. Түүнчлэн бид хостойц хорооллын сүүхийн ажилчидтай холбогдож мэдээлэл авах гэсэн боловч бидэнд мэдээлэл өгөхөөс татгалцсан юм а. Бидэнд гомдол гаргасан иргэний хувьд сөөхтөө уг асуудал авдаа дараа хэлсэн ч өнөөдрийг хүртэл дөрвтэй арга хэмжээ авч шийдэж өгөөгүй байна. 101 тоотод амьдардаг иргэний хувьд өөрөө ээлж ажилтай гэрт нь бага насны хүүхэд үлдэх тохиолдол гардаг тул ус алдаж уснаас шалтгаалan цахилгаанд асуудал үүсэж гал гарах эрсдэл их байгааг бидэнд сэтгэл зовнин ярьсан юм а. Одоо ингээ ус алдаад байна дүү ирнэ гэж харгасан цаг чи харлаа. Би нэг арга хэмжээ авъя гэсэн. Тэрнээс хойш арга хэмжээч авсан байхгүй. Сүүлдээ уурлаад одоо гойж хоолнд манайх дуудаад танахаас ус алдаад байна гингүүд. Доошо ус алдсан юм алгаа ихчээ. Ямар ч ус алдалт байхгүй. Чи энийг хар гэ. Тэгээд нөгөө баян гიშгээс хүн ирээд ангууд танах сангаас хүн ирээд дуудаад дагуулад орохоор нэг юм хэлэхгүй лээ. Тэгээд сандаа хэлэнгүүд дээд айл чи юмаа янзлуулахгүй. Бид нэр одоо яалттай хэлээ гэдэг ах юм. Одоо энэ айл юм анзлуулахгүй ингээд бид нэр ингээ хохироод ахын бүхэл бүтэн манайх хохир бүтэн бүртэйг 12 давхар байраараа ингээ хохирохно. Энэ дээр маш их сэтгэл зовоод байна. Орон сууцны үн жилээс жил өссөөр байгаа. Баян зүрх дүүргэд гэхэд энэ онд байрны үн өмнөх оноос 8% өссөн үзүүлэлттэй байгаа юм. Иргэд олон жилийн үрийн дарамтанд амьдарч арай ядан байртай болж байгаа нь бидний өнөөгийн бодит байдал юм а. Гэтэл санамсаргүй байдлаар бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан. Энэ мэд асуудалд хариуцлага хүлээх албан байгууллага алга байна. Иргэний гомдол мэдээллийн дагуу бид бодит байдлыг хүргэн ажиллалаа. 1956 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсад Монголын үндэсний олимпийн хороо үүсгэн байгуулагдаж спорт олимпизмын хөдөлгөөн аль бие ёсоор эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулиудад баярт зориулсан өдөрлөг боллоо. Монголын үндэсний олимпийн хорооны түүхт 70 жилийн хойд зориулсан Монголын үндэсний олимпийн актив, Монголын үндэсний олимпийн хороо нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн хамт олон шатараатай олон ажлуудыг хийж Монгол улстай спорт олимпизм хүүхдийн спортын хөгжлийн чиг хандлага үндэс суурийг бэхжүүлсэн юм а. Энэ олон ажлын үр дүн утгагүй гарч Монгол улсад эх орноо өндөр төрөгсөн шилдэг тамирчид эрүүл Монгол иргэд олноороо өсөн болж эхлэх цаг хугацааны асуудал. Эхлэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн хамт олон Монголын үндэсний олимпийн актив, олимпийн хорооны түүхт 70 жилийн ойн баярын хүрээний ажлаа хааж сургуулийнхаа тамирчин сурагч нартай зориулж бидний бахархал олимпийн танхимдаа Монголын үндэсний олимпийн хорооны 70 жилийн түүхийг харуулсан Монголын олимпийн медальтай тамирчдын амжилтын төвчөнд танилцуулга илтгэл тавьж хүүхэд залууст урам зориг өглөө. За юун дөрөв спорт олимпизмын салбарт ажиллаж хөдөлмөрлж байгаа. За мөн одоо ажиллаж байсан ахмадууд, буурлууд, нийт олимпиад оролцсон баг тамирчид, төлөөлөгчдөд Монгол улсын олимпийн хороо байгуулагдсны 70 жилийн хойно баярын мэндийг хүргэе. Эрүүл аз жаргалыг хүсье хэрвээ. Тэг өнөөдөр бол Монгол улсын бие нэмэр спорт олимпизмын түүхэнд бол маш чухал өдөр. Өөрөөр хэлбэл энэ 70 жилийн өмнө Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдаж Монгол улс олимпийн хөдөлгөөнд нэгдэн орж олимпийн хөдөлгөөний бүхий л арга хэмжээ, бүхий л одоо наадмуудад оролцох бүрэн эрхээ нээж ингэж сайхан одоо үйл явдал болсон байгаа. Тэгэхээр энэ олимпийн наадмад оролцох гэдэг асуудал бол зөвхөн медаль, зөвхөн хэдэн арга хэмжээ биш. Энэ бол Монголын улсын цаашдын хөгжил цэцгэлэлт, аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд чиглэл, за хүмүүжил төлөвшил, ёс зүйн хөгжил, за мөн одоо эх орноо хайрлах, хамгаалах, хамтаа хүндлэх зэрэг олон талд үйл ажиллагааг одоо шингээсэн юм том үйл явц юм. Одоо телевиз үзэж байгаа бүх хүмүүст Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсан 70 жилийн он баярын мэндийг дахин хүргье. Би чөлөөт бөхөр хичээлдэг. За их юм сурж гэнэ үү? Их юм сурж байгаа. Тэгээд тэмцээнээр зөндөө олон ороод. За хамгийн сүүлд ямар тэмцээнд орсон? Ямар амжилтаар авав? Хамгийн сүүлд нэг улсын аваргаас нэг хүрэл медаль авсан. За. Одоо тэгээд дараагийн зорилго? Дараагийн зорилго дэлхийд одоо авраг болох тийм зорилготой. Олимпийн хорооны байгуулагдсны 70 жилийн баярын мэнд хүргье.
Би энэ спортын төв сургуульд 10 ангид 4 жил суралцж байна. Жудо бөхөөр 4 дахь жилд хичээлж байна. Ер нь бол амжилт бол их гайгүй гаргаж байгаа. Энэ манай олимпийн танхим энэ дээр ингээд яг олимпиаг ингээд түүхэн үйл явдал бүгднийг ингээд хадгалж байдаг. Ингээд энэ хойноогоо нь бол ингээд манай олимпиад медаль авсан тамирчдын зураг байгаа. Хэзээ нөгөөдөр миний дүүгийн зургийн хойно байдаг итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. Ийхүү Монгол улсад олимпийн хөдөлгөөн үүсч өгжөөд 70 жилийн түүхтэй золгож байна. Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургуулиас спортын олон арван алдарт төрөн гарсан байдаг. Гал морин жилийн сар шинийн босгон дээр тус сургуулийн төгсөгч Ардын багш Сэрэтэр Хөлмөрийн Баатар цол хүртсэн. Өнөөдөр сургуулийн хамт олон Шинэхэн Баатраа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монголын спортын салбарт үнэч баршгүй хөнөмөрөө оруулсан боловсролын байгууллага бол Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургууль байдаг. Тус сургуулиас олимп дэлхийн медальтай олон шилдэг тамирч төрөн гарч Монгол түмнээ баярлуулсан. Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж гал морин жилийн босгон дээр Мехико 1968 зуны олимпийн наадмын хүрэл медаль, Эдмонтон 1970 чөлөөтөвхийн дэлхийн аварга шалралт тэмцээний хүрэл медаль, Монгол Улсын алдар түүх Ардын багш Гавьяа тамирчин Данзан даржаагийн Сэрэтэр угаад Монгол Улсын Хөлмөрийн Баатар цолыг олгосон билээ. Шинэхэн Баатраа сургуулийн хамт олон өнөөдөр хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Сургуулийг биеийн тамирын дээд сургууль гэж байгуулсан цагаас нь эхэлж би энэ сургуульд нэр холбогдсон. Би эндээс эхэлсэн. Харин энэ сургуульд би олон жил одоо энэ сургуулийн оюутан гэдэг нэрээр явж байлаа. 73 он хүртэл. Энэ юу вэ гэвэл миний уралдаан тэмцээнд орж исэн бүх амжилтыг бол энэ сургуультай холбоотой, миний энэ багш нартай холбоотой гэж бодож явдаг юм аа. Энэ багш нар маань над чөлөөгөөгүй би нэг амжилтыг гаргаж чадахгүй. Ингээ багш нар маань өөрөөсөө даалгавар өгөөд, ангийн хамт олон маань даалгавар өгөөд, ингэсэн үндсэн дээр надыг одоо энэ сургууль бол дээш нь өргөж гаргаж ирсэн отхон сүрэн багштан би их баярлж явдаг юм. Манай урд сургуулийн захирал энэ хүнийг хасч болохгүй байлгаж та нар гэж ингэж хэлдэг байсан. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын боловсролын сургуулийн 73 оны төгсөгч алдарт тамирчин Сэрэтэр багш маань Монгол Улсын Хөлмөрийн Баатар гэдэг эрхэм хүндтэй сайхан цолыг хүртэж манай Монгол Улсын боловсролын сургууль биеийн тамирын сургуулийн хамт олон багшигаа хүндэтгэн хүлээж авч байна. Тэгээд Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ. Монгол Улсын харьцах Сэрэтэр багш бол олимп дэлхийн медальтай Монгол Улсын ардын багш эрхэм хүндтэй хүн. Тэгэхээр Монгол Улсын боловсролын сургууль байгуулагдсны 75 жилийн ойн жил тусмаа өнөөдөр Монголын үндэсний олимпийн ороо байгуулагдсны 70 жилийн ойн өдөр бол энэ сайхан хүндэтгэл бахархлын арга хэмжээг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Сэрэтэр говьд их спорт чөлөөтөхөөр үндэсний спорт, үндэсний бөхөр хоёулангаар нь өндөр амжилт гаргасан ховорхон амжилтын эзэн юм аа. Түүний гар дээрээс ч олон 10 шавнар төрөн гарч эх орноо өндөр төргсөн Гавьяа тавилаа. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөртэй хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Маргаашийн цагта иргэн олцгаая.